бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За 2024-өөс 2025 оны хичээлийн жил дуусч сургууль бүхэн өөрийнхөө одоо хичээлийн жилийнхаа амжилт үр цаашаалтаа зүйл. За цаашаа одоо бас бодлого чиглэлийн анхаарах зүйл одоо юу байх вэ? За мөн одоо хөрөнгө оруулалтын чиглэлийн болон одоо бас засан сайжруулж бүтээн байгуулах чиглэлийн ажил байх уу гэдэг зүйлээс бас бодож тунгааж үнэлдэг үндгийн одоо цаг хугацаа ирж байна. Өнгөрсөн хичээлийн жилд 905 сурагчтай за 85 багш ажилтнтайгаар хичээл сургалтынхаа үйл ажиллагааг хэвээ 30% бүлэгтэй хичээл сургалтынхаа үйл ажиллагааг явуулж одоо өндөрлөө. За ээлжийн коэффициент бол 1.5 байгаа. За энэ нь бол одоо манай сургуулийн нийт бага ангууд бол 2 ээлжинд хичээлж байгаа. За гадаад хэлний чиглэлийн хөгжүүлэх сургалтууд мөн эдээс хойш сургууль дээрээ сургалт хөгжлийнхаа үйл ажиллагааг явуулж ингэж өнгөрлөө. За бид бүхэн энэ өнгөрсөн хичээлийн жилд бас олон одоо сайхан зүйлүүдийг зохион байгуулсан, амжилт гаргасан, ахиц гаргасан, бүтээн байгуулалт бүтээч ажлыг одоо бас хийж хэрэгжүүлсэн, нийгмийн хөгжлийг хангасан юм одоо сайхан хичээлийн жил болж өнгөрлөө гэж ингэж бодож байна. За энэ одоо зүйлүүдийн талаар товчхон одоо гол онцлог гэсэн зүйлүүдийг бас эцэг эхчүүд, хүүхдүүд, ард иргэд олон нийтийн фондоос хүргье гэж ингэж бодож байна. За онцлог амжилт үүдэнгийн хувьд дөнгөж сайхан болж өнгөрсөн өлтийн ерөнхий шалгалтанд манай сургуулийн 12 дугаар ангийн сурагч таавал манай төвний ухаан чиглэлээр 800 авсан. За сайхан амжилтаар хичээлийн жилээ бас үтж байна. За энэ дээр нэмээд бол манай сургуулийн гүйцэтгэлийн хөгжлийн дундаж бол сүүлийн 3 жил дараалан ахицтай дунджаас дээш 3 дугаар түвшинд бол ингэж өлөгдөж явж байгаа. За олимпиадын хүрээнд бол манай сургууль аймгийн болон улсын чанартай олимпиад уралдаан тэмцээнүүд бол амжилттай сайхан оролцсон. За энд бол 20 медалийг бид бүхэн бас хөгжлөд багш нарт хүртсэн ийм сайхан амжилт гаргалаа. За энэ дотроос бол манай одоо 10 дугаар ангийн сурагч нэг ч манай улсын аврах шалгах тэмцээнээс бадминтоны төрөөр алтан медаль хүртсэн. За мөн дээр нь бол одоо Монголын үндэсний олимпийн хороо, бие тамирын спортын газар, за үндэсний олимпийн академик газар зохион байгуулсан олимпизм бие батар эрүүл мэнд сэдвтэн томоохон хэмжээний аян зохион байгуулсан байна. За энд бол манай сургууль улсын одоо шийдэх сургуулиудын нэгт багцсан ийм одоо сайхан амжилтыг үзүүллээ. За мөн дээр нь нэмээд бол энэ сагсан бөмбөгийн аймгийн аврах шалгуулах тэмцээнээс манай хүүхдүүд багш нараа самтай ажиллагааны үдэн алтан мөнгөн медаль хүртлээ. Хөлбөмбөгийн спортоор бас одоо 11 дахь удаага манай сургууль аймгийн одоо аврах баг аврах сургууль хэмээх одоо бас алдрыг хүртэж цам хүртсэн. За дээр нь бол энэ тусгай хэрэгцээт боловсролынхаа чанар үр дүнгийн чиглэлээр бид хүмүүс улсын хэмжээнд арга туршлага төвөнд дэлгэрүүлж тодорхой хэмжээгээр энэ бас хүүхдийг ялгуулахгүй бүх хүүхдэд одоо бас тэгш боломж олох энэ одоо арга ажиллагаа сургалтын арга зүй энэ зүйлүүдэд бид нар төвөнд дэлгэрүүлсэн тодорхой хэмжээний амжилт үр дүнгийн бас одоо хүртсэн юм одоо сайхан амжилт хичээлийн жил болж өнгөрлөө гэдгийг өнгөлөгч бодож байна. За мөн манай сургууль энэ хичээлийн жилд үүсгэн байгуулсны 25 жилийн хойг бол бас дотооддоо даруйхан тэмдэглэж ингэж өнгөрүүлсэн байгаа. За энэ хүрээнд бол одоо бас манай сургуулийн нийт 5 багш маань төрийн дэд шагналд одоо медалаар шагнагдсан. За дээр нь манай сургуулийн багш нар маань мэрэгжлийн чадвар арга зүйн одоо бас чадварыг одоо бас улсын хэмжээнд үнэлж Монгол улсын зөвлөх багш хэмээх эрхэм малдар энэ одоо бас хариуцлагыг 7 багш өдөртөө бид бүхэн бас хүртсэн ийм одоо сайхан хичээлийн жил болж өнгөрсөн гэдгийг бас хэлэх хүсэж байна. За хоёрдугаарт нь бол ажил үйлчлэгээ арга хэмжээний хувьд бол бид хүмүүс нэлээд томоохон зүйлүүдийг зохион байгууллаа. Энэ сургууль үүсгэн байгуулснаас хойш 25 жил болсон. Энд юу хийсэн бэ? Юу бүтээсэн? Ямар амжилт хийсэн? Бий болсон гэдэг энэ одоо агуулгаараа бид бүхэн бас одоо ажиллаад өгнөж одоо тайламжлалаа ард иргэд хүүхдүүд олон нийтэд одоо тавьсан энэ одоо сайхан арга хэмжээ бож зохион байгуулсан. За энд бол нийтдээ манай сургуулийн 250 сурагч мөн одоо олон ах багш нар маа дээр нь бол одоо төгсөгчд маань хамрагдсан ийм одоо сайхан арга хэмжээ болсон. За мөн эцгийнхээ хөгжил, эцгийн боловсрол, за гэр бүлийн боловсролыг дэмжих чиглэлээр одоо 4-5 удаагийн сургуулийн хөгжилд эцгийнхээ оролцоос сэдвт арга хэмжээ, эцгийнхээ 7 хоног, эцэг бүхийн спортын одоо өдөрлөг гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулж энэ давхарсан таваар 600 орчим эцэг их бас хамрагдсан ийм арга хэмжээг бид хүн зохион байгуулж өнгөрүүллээ.
За мөн одоо манай сургуулийн энд хэдэн жилийн нэг онцлог болсон багшийн мэрэгжлийн хөгжлийн бүлгийг амжилттай ажилуулах төлөвлөлт гүйцэтгэл үрдэнд бас одоо анхаарал хандуулах чиглэлээр олон сайхан ажлыг зохион байгуулсан. За энэ дээр бол одоо эцэг их хүүхдүүд багш ажлын хамтын ажиллагаа ер нь одоо хэрхэн сайжрах вэ? Сайжирснаар ямар үр дүн үзүүлэх вэ гэдгийг бас харуулсан. Ийм одоо бас одоо хэдэн жил болж өнгөрсөн. Тааштай энэ багшийн мэрэгжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааг бид нэр бас өшөө эрчимжүүлж, сайжруулж ингэж одоо бас ажиллах ийм одоо боломжтой байгаа. За дээр нь бидний манай сургуулийн нэг одоо онцлог ажил бол энэ хүүхдийн оролцоог дэмжсэн, хөгжлийг дэмжсэн, хүүхдүүрт боломж олгосон ийм сургууль байна гэж бид хүмүүс ингэж зорилго болгож хишүүлсэн байдаг. За энэ хүрээнд бол одоо манай сургуулийн нийт хүүхдүүдийн одоо 65 орчим хөв 500 гаруй 600 одоо бас сурагч нийтдээ энэ хүүхдийн оролцооны байгууллага сонгуульс экспорт хөгжүүлэх одоо сургалтуудад бол хамрагдаж явдгаар байгаа онцлог ийм одоо бас арга хэмжээ бид хөндрөжүүлээ. За дараагийн нэг гол арга хэмжээ бол энэ мэдлэг хүндэл сурцгаая гэдэг энэ нэг аян бид хүмүүс сургууль дотор зохион байгуулсан. За энийхэн хүрээнд бид нар бол манай сургуулийн нийт сурагчдын багш ажиллагчдыг нэг 80 орчим хувь нь ямар ч гэсэн одоо хүнтэй мэддэг. За хүнтэй одоо бас одоо өглөө эрт эрэхтэй сайн байна уу? Сайхан амраараа тримэнд гэх мэт ингэж одоо бас одоо сурсан. За энэ нь бол одоо бас манай ахмад захирлууд, ахмад багш нар, за сургуулийн бас удирдлагын баг, нийт багш хүүхдүүдийн бас хамтын ажиллагааны үр дүн одоо шинэлэг ийм одоо зүйл байлаа. За энийг бол бид хүмүүс одоо баримтж өгч олон нийтэд бас зохион байгуулсан арга хэмжээгээ тайлбарласан. За энэ бол манай бас онцлог ажил байсан. За дараа нь энэ бас бид бүхэн үйл ажиллагааны хувьд энэ Хувьсгал аймгийнхаа бүтээлч хөвсгөлчүүд, за мөн өнгөлөг мөрөн хөтөлбөр, за бас тэр бүхэн даян энэ одоо чиглэлийн ажлууд бид бүхэн бол одоо амжилттай хамт олноороо оролцсон. Тодорхой хэмжээний бас хүмүүсийн хандив дэмжлэг, за сургуулийн одоо бас зүгээс тодорхой зохион байгуулалтын дэмжлэгийг бол үзүүл бид бүхэн бол амжилттай сайхан ард нь одоо гарсан. Энэ хүрээнд бол одоо бид бүхэн Хувьсгал аймгийн мөрөн самын хамтлын орчин нөхцөлийг сайжруулах, мөн одоо бас Хувьсгал аймгаа бас эко орчин бүрдүүлэх, за мод тарих гэх мэт энэ арга хэмжээ зүйлүүд бол одоо аймаг сум орон нутгатайгаа боловсролын салбарынхантайгаа хамтарч ингэж ажилласан ийм одоо сайхан арга хэмжээнд бид хүн оролцсон гэдгийг энд бас хэлхийг хүсэж байна. За дээр нь хамгийн сүүлийн ажлын бичлэгээ чиглэлээр бас манай сургуулийн одоо хамт олон, за мөн сургуулийн удирдлага захирал миний бие бас хамт олоноо төлөөлж Улаанбаатарын одоо хотод болсон байгууллагын менежмент гэдэг одоо бас агуулга сэдвээр одоо бас улс орны хэмжээнд одоо энэ менежмент хэрэгжүүлж байгаа 184 сургуулийн түвшинд бол арга зүйн удирдлага төгөөнд дэлгэрүүлсэн ийм одоо арга хэмжээнд оролцлоо. Мөн одоо бас захирлын ажлын байрны тодорхойлолт боловсруулах, ажил мэргэжлийн чиглэлээр гэсэн одоо бас энэ улсын хэмжээнд зохион байгуулсан сургалт мэдээллийн арга хэмжээнд аймаг одоо сум сургуулиас төлөөлж ингэж оролцож бас арга туршлага төгөөнд дэлгэрүүлж хамтран ажилласан зэрэг ийм томоохон ажил үйлсийг бид хүн хийж хэрэгжүүлж амжилсан байна. За 3 дугаарт нь бүтээн байгуулалтын хувьд бид бүхэн болоод бас энэ өнгөрсөн хичээлийн жилд баггүй зөвлөх сургуультай хийлээ. За тохиолдох юм бол одоо нэгдүгээр нь сургуулийн олон жил үлдээгдсэн байсан усарын цэврийн нөхцөл одоо нойлын асуудлыг шийдэх хүрээд за 100 гаруй сая төгрөгийн одоо өртөгтэй энэ бүтээн байгуулалтыг хийгээд ингээд дууссан. Одоо манай сургуулиуд ямар ч гэсэн одоо стандартын орчин үеийн чанарын шаардлага хангасан ийм одоо бас усарын цэврийн нөхцөл ийм байгууламжтай болж ашигласан дараа бас хүүхдүүд эцэгчүүд манаас сэтгэл дүүн байгаа. За хоёрдугаарт нь 25 жилийн ойтой холбоотой бас усын төгсөв, за орон нутгийн дэмжлэг, байгууллагын дотоод нөөц бололцоо одоо энэ олон талтуудаа бас зүйлүүдээр бид бүхэн хамтдаж нэгтгэж зохион байгуулснаар бол сургуулийнхаа дотоод орчин нөхцөлийг бол нэлээд одоо олон зүйлээр сайжруулсан байна. За энд бол тохиолдох юм бол одоо үндсэндээ нийт өнгөөр 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээж ажил манай сургуульд хийгдэжээ гэж ингэж үзэж байна. За энэ дотроо бол мэдээж одоо бүх ангиудын цахим технологиг хөгжүүлэх чиглэлээр бол орчин үеийн одоо бас зурагт смартын хөрөмжтэй болсон. Дээр нь одоо бас сургуулийн ялангуяа байгуулсан нэгшин бол 90 орчим хувь орчин үеийн хамгийн сүүлийн одоо сургалтын самбараар бүрэн хангацсан байгаа. За энийг одоо бас олон сайхан сэтгэлтэй эцэгчүүд мөн одоо бас байгууллагын одоо бас ажил амжилтын үр дүн урамшууллаар бид хүмүүс энийг одоо шийдсэн байгаа. За дээр нь бол одоо сургуулийн маань ахмадын алдрын танхим, дээрээс нь энэ олимпийн танхим, за багш хөгжлийн танхим, за өв соёлын одоо бас одоо танхим гэх мэтчлэн номын самбар дээр байна. Ийм олон одоо бас одоо орчин нөхцөлийг сайжруулах, хүүхдийн аятаа тогтоох боломжийг сайжруулах чиглэлээр олон бүтээн байгуулалтын ажлуудыг бид хүн бас энэгээр хийж хэрэгжүүлж одоо бас ард нь гарчээ гэж ингэж бол бас бодож байна.
За ингээд бид бүхэн бодвол боловсрол шийдвэрхөөний яам, боловсролын газар, за мөн аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, за мөрөн сумын хөтөлбөр. За гэх мэт одоо энэ албан ёсны баримт бичгүүдийг хэрэгжүүлэх хүрээд бас дээрх одоо ажлуудыг хийж хэрэгжүүлж өнөөдөр бас үлээ. Тэгээ цаашдаа одоо бас энэ төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг, хүүхдүүрт боломж олгох. Хүүхдүүрт одоо бас ялгуурлалгүйгээр энэ боловсролын үйлчилгээг хүргэх. Энэ одоо үйлсэлтүүд бид хүн цаашаа хамтарч ажиллаж өшөө энэ гаргаж байгаа амжилт үр дүн ажил үйлчлэгээ сайжруулах байхаа гэж ингэж бодож байна. За сургуулийн хэмжээнд цаашид бол хэд хэдэн зүйлийг бас бид нэр онцлох одоо бас ажил болгож дээр нь хөгжлийн цөм болгож авч үзэхээр бол тооцож байгаа. За энэ нь бол юу вэ нөхөр нэгдүгээр одоо энэ гадаад хэлний сургуулийг одоо мэрэгжил боловсролыг олгох, хүүхдийн хөгжүүлэх чиглэлээр аймгийн түвшин сургууль болох ийм одоо боломж нөөц туршлага энэ одоо нөхцөл байдал бол манай одоо орчин нөхцөл сургуулиуд бүрдсэн. За энийг нэг номерт авчаа. За дараа нь хүүхдүүдийнхээ хөгжил оролцоог дэмжсэн сайн сургууль байна гэсэн ийм одоо бид бүхний зорилго байгаа. За энийг хэрэгжүүлнэ. За дараа нь үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бас аймгийн хэмжээнд одоо нэлээд арга туршлагаа төвөнд илэрхийлж ийм одоо сургууль болно гэж ингэж бол бодож байна. За цаашдаа энэ багш сонгоны ангийг сургууль дээр хичээлүүлэх боломжийг бид хүн ингээд судлаад явж байна. Цаашдаа бол энийг одоо бас одоо хэрэгжүүлнэ гэсэн ийм чигтэй байна. За байгалийн ухааны хичээлүүдийн дадлагын талбайг сургууль дээр шинжилэн байгуулад эхэлсэн явж байгаа. Одоо саяхан их цагуурын одоо байгууллагатай хамтраад газар зүйн хичээлийн одоо дадлагын талбайг байгуулсан. Одоо цаашдаа цовруулаар биологи бусад одоо байгалийн физик хичээлүүдийн одоо дадлагын талбайг бид хүн байгуулад явна. За мөн одоо бас гадаад дотоод хамтын ажиллагаа, удирдлагын менежментийг нэвтрүүлсэн ийм одоо бас сургууль болохоор бид хүн бас онцгой анхааран одоо ингэж цаашдаа ажиллахаар зорж байна гэдгийг бас хэлье. За хамгийн сүүлд нь бол цаашдаа бид бүхний бас шийдэх шаардлагатай нэг 2-3 зүйл байгаад байгаа. За аймаг, сум, тодорхой хэмжээний одоо налан тушаалтнуудаа бид хүмүүс санал хүсэлтнүүдээр хөргүүлээд ингээд ажиллаад ингээд явж байна. За энэ дотор нэгдүгээрт нь энэ одоо нисхийн замаас сургууль хүртэл 420 м чарган замыг одоо очлолтой болох энэ ажлыг одоо бас аймагтайгаа хамтраад ингээд шийдэхээр бид нэр ажиллаад явж байгаа. За энийг одоо ажиллуулах хэрэгтэй байна. За хоёрт нь бол бид хүмүүс сургуулийн урлаг заалтаа болгох юм асуудлыг бас цаашдаа бид нэр тодорхой одоо төвшингүүдэд тавьж төслөөр зураг интернетийн хийлгэж ингэж ажиллахаар одоо бас бодлогын чанарт анхаарж байна. За мөн одоо дараа нь халаалтуулаа цэвэр усны нэгдсэн систем астай одоо энэ сургуулийг холбох ийм одоо шаардлагатай байгаа. За ийм одоо зүйлүүдийг бид бүхэн бас ингэ тооцож, төлөвлөж, зорж ингэж ажиллаж байна. Тэгээ дээрх одоо амжилт үр дүн, ажил үйлчилгээ, бүтээн байгуулалт, нийгмийн төлөвлөлийг хангахад дэмжиж хамтран ажилласан нийт одоо бас аймгийн сум боловсролын газрын удирдлага хамт олон мөн эрхэм эцэг эхчүүд, сурагчид, багш ажилтнуудаа бас талархал илэрхийлж энэ ташаад бас илэрхийлж дурдж хэлье гэж ингэж бодож байна. Ингээд одоо бас зуны амралтыг хэлж байгаа энэ сайхан цаг үед бас хүүхдүүд маань сайхан амарч, эрүүл мэндэд дэмжиж, багш ажилтнаас өөрсдөө сайхан амрааж, мөн өөртөө одоо орон зориг хоригдлуулж энэ одоо сайхан одоо амралтаа, ая тухтай сайхан өөрсгөө өрөө гэдгийг та бүхэндээ бас хүсэж байгаагаа илэрхийлье. Анхаарал хандуулсанд баярлалаа.